өнөөдөр минь төргийн намайг итгэл гэдэг. Би өнөөдөр бомбоны цуултын 7-р цуултыг шодрох тоглоё гэдгийг уншихнэ. За уншиж эхэлцгээе. Цас зөөлөн харилцаа өвлийн дулаахан өдөр бомбон бабу гүүгийн гурав гадаах тоглож байваа. Бомбон гүүгийн оёрт санааруултаж бабу тэмцээний шүүж байлаа. Гүүгийн өмнө нэг удаа төрүүлсэн ч ахин уралдаж байгаанаа ч гүүгийн хэдийн хурданч бомбон түүнээс дутаахгүй хурдлаваа. Энэ удаагийн уралдаанд бомбон өт үзүүгээр сунгасаар яагаад бэрэн төрүүл орч ирвэ. Бомбон төрүүлээ гэж бабу залуун түүний оногт нэмэн. Гүүгийг амьсгадаж ядарч харин бомбон огт ядахгүй харагдана. За наны та нэг болсон шүү. Одоо төрүүлсэн энэ удаа аалуудын эзэн болон гэж бабу найзтай хэллээ. Гүүгийн үдээсээ удаж агаад мэт дүүрэн эсгэн бабугийн араас бомбон руу харлаа. Тэр үед бомбон бэлгийн өмсөд хоолхон зогсожээ. Гүүгийн бабууд хэрвээ чи намайг ялгачаа зарвал би чам даанлынхаа талыг өгнө шүү гэлээ. Бабу эсэг бодсноороо зөвшөөрч толгой таглаа. Ингээд гуравтай хуралдаан болж бомбон гүүгийгээс хол төрүүлэн орж ирлээ. Харин бабу хэнийг ялгачаа заалхаа шийдэж чадахгүй байлаа. Гүүгийн аруулаас идмэн хайдаг. Гэтэл бомбон төрүүлчихдэг байдаг. Бабу гүүгийн төрүүлээ гэж чангаар заллав. Бомбон ихэд гайхлаа. Тэгтэг бабу тэр яриаг өөрчлөн бишээ шалагч нь бомбон гэд гүүгийн рүү хөлчгийн хадлаа. Энэ юу болоод байна бабу гэж асуухад бабу юу ч эсэнгүй дууга хураан зогсноо. Тэгтэл гүүгийн надаас олсон юм аа. Бабу ямар ч буруугүй. Би л бабуг намайг ялгачаад зарлвал шаянлын аруулаа хуваая гэж ятгсан юм гэлээ. Тэгтэл бабу үгүй. Энэ миний буруу. Би ховдог зан гаргаж өөрийнхөө талд орсон юм. Энэ үед бомбон найзуудаа үннээ хэлсэн чинь сайн байна. Гэхдээ гүүгийн минь ийм аргаж ялан гэдэг нь буруу шүү гэж хэлвэ. За найзуудаа үүнээс хойш бид чин шударгаар тоглож аяа. Тохирох уу гэд бабу гүүгийн хоёр дуртай зөвшөөрлөө. Бомбон бабу гүүгийн гурав цасан цагаан дээр тоглож байгаа зэрэгцэн суугаад ааруулаа амтрахыг идвэ. Найз энэ удаагийн явдлаас ямар ч тохиолдол чин шударгаар өрсөлдөх ёстойг ойлгожээ. Төгсөв. Хүүхдүүдээ юу ойлгосон бэ? Жишээлбэл яагаад гэвэл байнга шударгаар тоглож байгаарэ. Тим ховдог зан гаргаж бүр болохгүй шүү. Ээж аав эмээ өвөөдөө бүх гэр бүлтэй ховдог зан хизээч гаргахгүй. Маш сайн байвал ховдог зан гаргахгүй байгаарэ. Төгсөв. Баяртай хүүхдүүдээ. Дараагийн 4 дахь цуурлын номноор уулзъя.